иргэн болон тухайн хэргийн оролцогч нарын хүсэлтээр тухайн үргэлжсэн материалыг сэргээх тухай хүсэлтийг шүүхэд гаргана. Мөн түншлэн шүүх өөрсдийн санаа талгаар ч гэсэн энэ ажиллагааг явуулж үргэлжсэн материалыг сэргээх тухай шүүхийн шийдвэрлэх ажиллагаа явагдана. Ингэхдээ онцгой ажиллагааны журмаар хэрэг хянаа шийдвэрлэх хэрэгүүдийн нэг адилаар нотлох баримтыг цуглуулж тухайн нотлох баримтын дотор хавсарсан баримт болоод тэр баримтууд нь хуулбар болон бусад байдлаар нотлогдсон байх шаардлагатай бөгөөд мөн түнчлэн хүсэлттэй өргөдүүлсэн баримтыг яагаад ямар учраас өргөдүүлсэн талаар дурдж мөн яаж сэргээх боломжтой энэ тухай баримт хаана баримтын хувь хаана хадгалагдж байгааг тус заасан байж болно.